За сайн бацгааны өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр би та бүхэндээ Монгол дээлний үндсэн 9 хөр дээр одоо толгуурлан баривч хэсгсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол баривчийг бол маш амар хялбар аргаар бол хийж болдог. За тэрэн жишээ нь хормой болон ханцуунда хажлаггүй, за мөн ханцуу болон одоо ингэртэй имжээргүй хийж болдог байгаа. За тэгэхээр би энэ удаагийн хичээлээр имжээртэй, за мөн энэ хормой болон ханцуунда хэрхэн хажлагыг одоо ойдог вэ? За мөн дотор хэсгсэн байгаа. За шохоогоороо дотор талд нь арын бүрдэл хэсэг дээрээ R гэд дотор талд нь тэмдэглэсэн байна. Өнгө тал нь бол энэ дотор талтай байгаа. За хоолой хэсэг маань энд ухагдсан байгаа. Анхны хичээл дээр ухсан шүү дээ, тийм ээ. Яг тэр ухлаацаараа адилхан хоолойны хэсгээ ухаад дотроо бас ингээд ухаад арын голыг оёх хэсгийг өнгөөр нь хавсраад ингээд бэлдсэн байна. За араар нь арын голыг 1 см-аар бүдөрөө нийлүүлж одоо хавсарч ойно гэсэн үг. Хавсарч ойно гэж хэлдэг байгаа. Ер нь бол 1 см гэдэг маань нэг хурууны хэмжээтэй заг арын голтой ойно гэсэн үг. За биднэрт хэрэгтэй материалууд нь юу байгаа вэ гэхээр мэдээж дурын өөрийн одоо эмчигч байгаа материал биднэрт хэрэгтэй. За жишээ нь би бол ихэвчлэн ийм дэргэр сатин буюу ийм атласны төрлийн тэгтээ дэргэр баг зэргийн биетэй ийм материалаар ер нь бол имжээр хийх дуртай байдаг. Энэ маань нөгөө будаг гардгуу бас хогтдгоо сайн материал байгаа. За ер нь бол пүүсүү шиг бас харагддаг байгаа. Энэ маань. За надаас наалт бас байна. За би даавн болон сатурк наалтыг одоо нааж өгч болно. Энэ наалт маань ерөөдөө метрээр ингээд дэлгүүрүүдээр зардаг байгаа даавны маш жоохон орно. За зарим баривчуудыг бол ер нь наалтгүй, за бас имжээргүй бас хийж болдог байгаа. За тэрийг бол та бүхэн маань энэ технологиг харснараа өөрсдөө бас зохиогоод хийж болно. За ер нь бол би хүнд одоо технологийн жоохон заагаад өгчих юм бол цаашаа хүмүүс маань ерөнхий суурийг маш сайн ойлгох юм бол хөнгөн технологи өөрсдөө бас оролдоод хийгээд сурчдаг байгаа. За тэгэхээр одоо эхний ойдол маань арын голыг байна. За би ингээд зүүгээ хөндлөн ингэж дандаа зүгддэг байгаа. Тэгснээрээ машин дээрээ ингээд хөндлөн ойхны. За хоёрдугаар наалтнуудаа хэсгэнэ. За дотор талд нь баруун талын ингэр энэ өнгө тал маань, энэ дотор тал маань. За тэгэхээр энэ дотор тал дээрээ магадгүй би ингээд тэмдэглэж болно. За би наалтаа тавиад наалтаа бариад үцгэд арай бэрзгэр тал нь цавуутай тал гэсэн үг. За тэгэхээр цавуутай тал маань хараа буюу одоо гадаад ингээд гадар ингэр гэж ярьдаг аахгүй юу, нэг жижиг одоо доголтой хэсэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг хараа гэж нэрлэнэ. За түүн дээд хавсраа тааруулаад би. За имжээр маань хэрэг өргөнөөс хамаарч наалтаа наадаг байгаа. За би өргөн имжиж болно. Өргөн хэрнээсээ нарийнхан имжиж болно, давхар. Давхар имжээр гэж нэрлэдэг байгаа. За мөн би анхны хичээл дээр хэлсэн байгаа, тийм ээ. За хажуу ташаага бүгдээрээ имжих бол энэ сантиметр 1 см-ийг аваад хайчдаг байгаа. Имжээр хийхгүй гэвэл энийг 1 см ойдолтой байгаа гэсэн үг хажуу ташаанда. За тэгэхээр доошо би энэ наалтыг наах шаардлагагүй гэсэн. Хэрэв би имжих юм бол доошо үргэлжлүүл наалтаа эсгэх ёстой байгаа. За ийм маягаар. За мөн ханцааны үзүүрт наалт наах ёстой байгаа. За наалт маань ерөнхийдөө дотор талд ордог учраас хүний нүдэнд харагдахгүй байгаа. За тэгээд ингээд тод харагдуулаад ингээд илгэж тавиад үзээд энэ ханцууны одоо нэг тал нь байна. Даавныхоо ширхэгтэй ер нь төстөө адилхан наалтаа тавьж хэсгэн. За ширхэг гэдэг нь болохоор юу юм гэхээр даав материал маань босоо буюу хөндлөн гэсэн хоёр тийм ширхэг шүлжмлээс бүтдэг байгаа. За ингээд жижиг хэсгүүдийг авч хайлаа. За мөн л адил 3-аас 4 см өргөнтөө нааж болно. Эсвэл 2-оос 3 см өргөнтөө нааж болно. За ингээд өнгөөр нь авсраад нөгөө талынхаа ханцууны наалтыг бид нэр
гаргаад өгч болно. За эндүүгээрээ сайхан эндүүдч өгнө. Уурыг гаргаад за наалтыг бол 1 давхар эсвэл 2 давхар нааж болно. За би хөвчлэн 2 давхар ер нь бол наадаг байгаа. Тэгээд гоё биетэй болдог. За хэмжээр маань болохоор 45 градусаар ингэ зүссэн хэмжээр маань ингэ бэлэн байна. За би ингэ та нарт харуулах гад зүссэн байгаа. Зүсэн гэдэг нь одоо хайчлан хуваана гэсэн үг. Яа тэгэхээр материал маань ингэ 90 градус буюу ах юм байсан. Түүнийг би ташуу 45 градусын налуута 90 градусыг ташуу хувааж өгөхөөр 45 градус гэсэн. За тэгээд энэ сундаг талаар нь бид нар имждэг байгаа. За мөн бид нар имжээрээ одоо хувааж өгнө, тасалж өгнө гэсэн хэмжээд шохоо эсвэл цагаан өнгийн харандаа цагаан саата бал үйж болно үзэн бал шохоо тэгээд шугамаараа сав тэмдэглэж өгч зурна. За би та бүхэндээ өргөн хэмжээр хэрхэн бэлдэх талаар ханцуун дээр нь бас имжиж харуулах байгаа. За тэгэхээр өргөн хэмжих учраас би ерөнхий одоо өргөн одоо энэ таслах байгаа хэмжээгээ 4-өөс 5 см өргөнтөө би авчиж болох нэ. Өргөн хэмжээр хийх бол. За эрэгтэй дээлний хэмжээр бол бүр 7-8 см өргөнтөө хийж болно. За нарийн 0.5-аар хэмжиж байгаа бол 2.5-аас 3 см-аар зүсч болно гэсэн үг. За эндээсээ уртыг 1-ээс 2-ыг бэлтчихнэ. За одоо би 3 см-тай бас 2 шиг бэлтчихье. За баривчийг маань бас эмчгүй хийсэн ч болдог байгаа шүү. За тэгэхээр та бүхэндээ илүү мэдээлэл хүргэх үүднээс эмжиж бас харуулж байна. За гоёлын зарим нэг баривчнууд эмчхээр бас илүү хөөрхөн болдог байгаа. За ингээ хайшлаад авна. За ингээ бэлдсэн байна хэмжээрээ. За наалтаа бүгдээрээ наацгаая. За мөн энэ хэсгийг оёх хэрэгтэй байгаа. За сэмэрдэг дотрын материалыг болон одоо сэмэрдэг даавуунууд, торгонуудыг бид нар дурын өнгийн утсаараа энэ доторчлолтоо ордог учраас хэрээсний машинаараас тойруулах хэрчиж болно. За тэгэхээр ерөөдөө сэмэрлэлтээс хамгаалж өгдөг бахны. За хэрвээ хэрээсний машинг бол шууд хэрэггүйгээр бас доторлож ойж болно. За доторгүй усуудыг бол заавал хэрдэг байгаа шүү. За ингээд наалтаа бид нар арын голоо ингээ ойцсон. Хоолоо энд байна. Наалтаа энэ дотор талд нь нааж өгсөн байгаа. Дотор талд нь байна. За одоо өргөн хэмжиж харуулъя гэж бодож байгаа учраас энэ одоо гадна талын өнгө талын ирэнгээсээ би 1.5-аас 2 см өргөнтөө нарийнхан шохоогоор эсвэл харандаагаар нарийнхан бүдэг тэмдэглээд өгнө. Өнгө талаас нь шүү. За ингээ барьлаа. Энэ илүү наалтны ирэнгүүд нь хайшлаад тайчж болно. За мөн баривч буюу дээл хэсгэгтээ бид нар торгоор хийж байгаа үед бол торгоо маш сайн халуусанд хийж твтээж агшаах хэрэгтэй. Мөн эндүүд ч үзэх хэрэгтэй. За цаанаасаа үйлдвэрээс гарахтаа агшдаг торог, агшдаггүй торог гэж хоёр янз байдаг. Үйлдвэрээс гарахтаа агшдаг торог, агшдаггүй торог гэж хоёр янз байдаг. Аль болох саата утас ихтэй торог бол илүү их агшдаг. Даавуу утастай торог бол арай бага агшдаг байгаа. За миний хийж байгаа материал бол ноосон даавуу төрөлтөд орно. За зурцгаая. Өргөн хэмжиж байгаа учраас би 2-оор зураад өгч болж байна. Эсвэл 1.5-аар зурсан ч болно. Бүдэг гардаг харандаагаар зурсан ч болно. За илүү энэ наалтны хэсгийг хайшлаад хайчаараа. За наалтны хэсгийг оруулахгүйгээр би хэмжиж зурж байгаа шүү. За ийм байна.
За ингээд дэмжиж эхэлцгээе. Өргөн юм тасалсан хэмжээрээ бид нар эхлээд өнгө талыг нь одоо энэ гялгаар өнгө талыг энэ дээр нь ингэж хавсарч барина. Баривчныхаа өнгийн гялгаар энэ материалтаа. За мөн бид нар хэмжээр хийх гэж байгаа материалаа хэрэг тоорог юм уу фүүсүүгээр сонгосон бол одоо энэ харын орно гэсэн үг шүү дээ. Тэгвэл мөн адил эндүүдэж үзнэ. Халуун усанд угаасан ч болно. Агшаана гэсэн үг байхгүй юу? За даавуугаар эмжиж байгаа тохиолдолд бол агшаагаа дах шаардлагагүй байдаг. За бид нар зураасаа дагуулж бариад байх уугаа өнгийн доошоо харуулсан байгааз энэ шохоодо тал нь буруу тал нь гэсэн үг. За тэгээд энэ уулнаасаа наашаа зүүнний тавилт нь 0.5-аар ирнэ бол ойдог байгаа. За оюутлын бүхэлхөөг заавал хийж өгдөг байгаа шүү. Машинууд маань буцаж ингэж явдаг, ухардаг. Дандаа оюуталтай байдаг. Тэдгээрүүд нь дандаа бүхэлгөө гэсэн үг. Энэ оюутлыг маань сэмэрч наашаа болохоос сэргийлж байна гэсэн үг. За ийм болсон маань ханцууны үзүүр маань эхний хэмжээр, өргөн хэмжээр. За үүнийг бид нар одоо уустдаг наалт буюу цаасны нэмгэн цав ингэж түрхэж өгөөд за хэрвээ цаасны цав ашиглаж байгаа үед бол нэмгэн жигэд түрхэж өгөөд хэлбэржүүлнэ. Гараараа ингэж сайн түлхэж өгнө. Ингэж ийшээ унгааж. За ингээд хэлбэржүүлж өгөөд хатаад ирэхээр нь эндүүддэг байгаа. Хэрвээ цаасны цавуу түрхээд хатаагүй байхад нь эндүүдэх юм бол эндээ нэвтэрч гараад наашаа хэмжээрийг маань толб болгодог байгаа. За тэгэхээр уустдаг наалтыг бас хавчуулж өгөөд эндүүдж өгч болно. Уустдаг наалт гэдэг нь метрээрээ зардаг юм бөөрөнх 1500, 2000, 2500 гэд зардаг байгаа. Тэдгээрийг маш болгоомжтой бид нар харьцах хэрэгтэй. Анх удаага хэмжээртэй хувцас хийж байгаа бол уустдаг наалтаа маш цэвэрхэн яг наах газраа тавьж наа. Тэгэхгүй бол эндүүндээ хүрэхээр эндүүний маань уулыг нь бохир болгоод идэг байгаа. За ингээд наа. За би шулуун буюу одоо энэ уртаашаа ингэж эмжиж байгаа хэмжээрүүдийг бол хэмжээрээ ерөөсөө татахгүй байгаа. Энэ хар даавгаа гэсэн үг. Татаж болохгүй. Харин энэ дугуй хэсгээр баазрыг татна. Одоо энэ ингэрийн хараа ойж байгаа хэсэг дээр. За мөн энэ дээр гурвалжин өнцөг үүсгэж болно. Энийг одоо эргүүлэхэд. Өнцөг үүсэхгүй бид нар ингэж эмжээд ийшээ шууд шулуун ингэж залгаж бас эмжиж болно. За яасан ч болдог бахнэ. За би зүү зоолттой өрнөөсөө улаа өргөж өгсөн байгаа. За энд би өнцөг үүсгэж байна. За энэ маань ямар өнцөг вэ гэхээр нэг дөрвөлжин ширээний өнцөг шиг гой цэвэрхэн гаргаж өгөх хэрэгтэй байгаа хэмжээрээ. За тэгэхээр зүүн зоолттой өрнөөсөө улаа өргөөд хэмжээрнийхээ өргөнтэй адилхан параллелээр ингэж материалаа нугалж аваад хэмжээрээ гэсэн үг нуглаад зүүнийхээ ёрооллоо түлхээд өг. За мөн ингэхгүй шууд дээшээ гүйцээгээд эмжичээд дараа нь таслаад дээгүүр нь дахиад давхарлаж эмжсэн ч болдог байгаа шүү. За ингээ хайчны үзүүрээр зүүлөө ингээ шахаж түлхэж үзээд болж ивэл ямар нэг юм бол хамаагүй нөгөө давхар бол нугалж лаяхгүй. За ийм өнцөг үүсдэг байгаа шүү. Ийм өнцөг. Одоо ингэж гаргаснараа энэ өнцөг маань ингэ цэвэрхэн үүснэ. За би энэ дугуй хэсгийг бол баг зэргийн татаж өгсөн байгаа. За одоо үнийг эндүүднэ. За ингээд хэмжээрээ бид нар наасан байна. Одоо энэ хоёрын зааг хооронд наасан байгаа. За тэгээ мөн энэ оёдлоосоо наашаа 2.5 см-аар зайвуултгээд илүү ирэмгийн тэгшлээд ингээд өгүүлсэн байгаа. Яг тэгэхээр анх шохоогоор зурхдаа би энэ ирмгээс доошоо 2-оор зурсан.
Түүн дээр 0.5 нэмээд дэмжсэн болохоор 2.5 гэсэн үг. Тэгэхээр илүү дутуу жоохон галбар нь одоо наач шиг илүү гарсан. Ирмэгүүдийн бол тэгшилсэн гэсэн үг ингээд. Ирмэгээ одоо нарийнхан 0.5-аар эмчихэд би хар өнгөөр эмчихээр харагдахгүй байх гэж бодоод илүү ингээд тод өнгийн материал сонгож 0.5-аар ингээд эмчих гэж байна. За ингээд өнгөөр нь хасраад 0.5-аар эмчснээрээ 0.3 дахиад өөлдөг байгаа. Өөлөөд мөн адил цаасны цаваагаа нааж түрхэж өгөөд хэлбэршүүлээд ингээд нарийнхан хэмжээр бол. За хүүхдийн баривч хувцас учраас би тод өнгийг илүү их гоё сонирхолтой болов гэж сонгож авлаа. Хүүхдийн баривч учраас би тод өнгийг илүү гоё өнгөлөг юм болов гэд сонгож авлаа. Хүүхдийн баривч учраас би нарийнхан хэмжээрээ ч гэсэн тод байвал илүү гоё юм болов гэж бодоод нарийн хэмжээрээ ингээд хараар нарийнхан зүссэн байсан ч гэсэн энэ маань харагдахгүй байх гэж бодоод ийм нарийнхан тод өнгөөр 45 градусын налуутай басан гэж 3 см өргөнтэй зүсч авсан байгаа. Хайчилж авсан гэсэн үг. За тэгээд 45 градус гэдэг маань хэмжээр маань ингээд гоё хэлбэрт орж сунж өгдөг байгаа. Ямар нэг хэлбэрийг гаргахад илүү сайн байдаг гэсэн үг. За би өнгөөр нь авсарлаа. 0.5-аар одоо би хойно. За нумарсын сэгийг би ягаан хэмжээрээ оёхдоо баг зэргийн татаж өгсөн байгааг анзаарж байгаах. За энэ үнцэг дээр 0.5 буюу энэ ойсын ирмэгтэйгээ адилхан зай үлдээгээд зүүн зоолттой чигээр нь улаан өргөд эргүүлж авах байгаа. За энийг бол нарийнхан 0.5-аар хэмжиж байгаа учраас би өргөн хэмжээр авдаг шигээ нуглаад авах ингэж шаардлагагүй байна. Том өргөн нуглахгүй гэсэн үг. За ийм болсон байна. Ийм нарийнхан. За үнэлээ. За мөн адил 2 ханцуугаас хэмжих хэрэгтэй байгаа. За одоо үүнийгээ бид нар 0.5 ингэж гоё чигэд ойсныгоо илүү гоё цэвэрхэн байх үүднээс ингэж эргүүлдэг учраас 0.4 юм уу 0.3-ыг үлдээж өгнө. Хит их сэмрэлттэй материал бол давхарлаж энийг заавал ойжээж өгнө. Тэгэхгүй бол иргэн маань сэмрээд гарчих тохиолдолтой. За ингэж өгүүлээд нарийнхан цэвэрхэн болгосон ирмэг дээрээ цавууд төрхөж өгнө энэ дээр нь. Энэ хэсэг дээрээ зөвхөн. Тэгээд жигд төрхөж өгөх хэрэгтэй байгаа шүү. За гараараа маш сайн хатаад ингээ баг зэргийн барьцалтад цаваа нэгэ хатаад иртэл нь жохон ингээ төлөхөж өгөн чаашаа. За төлөхөж өгөхгүй болвол энд ингээд хий ингэж том үлддэг байгаа энэ гадна талын нарийнх хэмжээр маань нуглаад дутуу үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр ингэж гой нарийнхан болохын тулд гараараа ингээ жохон чаашаа түлхээд ингээд баг зэргийн ингээд ийм болох нэ. За ингээд хатаад ирэхээр нь мөн адил эндүүд нь ингээд цаашаа түлхээд эндүүд нь. За ингээд нугалж эндүүдсэн ч болно. За нөгөө талын ирэмгээ энэ жижиг үнцгээд зөөл ингээд дуурайлаад авчиж болно. За мөн адил цавгаа төрхөж өгнө. Тэгээд гараараа түлхээд энэ ирэмээ ингээд гой гараад ирнэ гэсэн үг. Ингээд зөөлөн гарч ирэх хэрэгтэй байгаа. Энэ хэлбэрийг ингээд засаад. За хатаад ирэхээр нь бид нар одоо хажилгаа хэсэх байгаа. Хажилгаа би шар өнгөнд даавныхаа өөцөөр хэсэг. За ингээд хатчих хооронд нь хажилгаа болохоор өнгө материалынхаа илүү гарсан өөцөөр хэсэг. За хажилгааныхаа өргөнийг иймэрхүү авч болно. 5-аас 6 см. За магадгүй 4 см өргөнтэй байсан ч болно. Гэхдээ энэ ягаан ирмэг буюу би одоо нэг тод харагдуулах үүднээс ягаанаар эвдсэн байгаа. Энэ хамгийн гадна талын 0.5-аар ингэж эмдсэн ирмэгнийхээ энэ гадна талын оёдолтой ирмэгээр нь чацсан хэсэг. Тэгэхгүй ингээд дутаагаад ингээд жижиг хэсэг ч юм бол оёж болохгүй гэсэн үг. Энэ ягаантаа дараа нь хажилгаа. Өнгөөр нь авсарч тавиад сайн ягаан ирмэг байна хаана ирж байна. Энд ирж байна тийм. Ташаагаа олж чигээр нисгэж болно. Яа тэгэхээр би ташаагаа оёдлын тавилттай авсан учраас.
За одоо энэ нэрмийг ингээд сөхөөд хоёртлын тавилттай хэсгсэн байгаа. Өнгийн өнгөөр нь авсарч хэсгсэн байгаа шүү ингэж. За би одоо хоёр ханцундаа бас хоёр нарийнхан 5, 6, 7 сая бидний өргөнтөө хажлах хэсэг нь. За хатж авцад нь ягаантайгаа ингэж хацуу хэсгэж байгаа. Дэлгэхээр энэ манай ашлна гэсэн үг. Ийм. Тэгэж хацуу. За эндээс ишээ 6-аас 7 юм уу 5 см өргөнтөө чүчүүл. За өнгийн өнгөөр нь авсраад 2 ширхэг бас байх хэвээр. Яагаад 2 гэхээр 2 ширхэг ханцаа байгаа учраас. За ингээд илүү материалуудыг авчна. Тэгээ гоо тэгшлээд өгнө. За одоо хатсан үедний эндүүдэд гоё ягаа хэмжээрээ ингээд тэнэлгээд өгнө. За тэгээ та бүхэндээ хажлагтаа хэрхэн ойж байгаа хэсгээс харуулъя. За хажлагаа бид нар ингээ өнгийн өнгөтөө нь хавсарлаа. За тэгээ зүүдэж болно. Зүүгээр тогтоож болно. Гоёход амар байдаг учраас. За тэгээд энэ хатуу эмжээр 0.5-ийн ирмэг байна тийм ээ. Энэ ирмэгээс нааша 0.3-аас 4-ийн зайд жоохон баг зэргийн зай үлдээгээд энэ хэсгээр оёх хэрэгтэй байгаа. Оёдлын машинаар шууд давхар хажлагтайгаа давхар. Иймэрхүү зай үлдээж. Тэгэхгүй ингээд шахаад хэрэг очих юм бол энэ эмжээр маань эргэж ингэж гарахтаа одоо хүний нүдэнд ингэж гой гарахтаа энд хэрэг зайгүй очивол энэ эмжээр маань гой гардаггүй байна. Тэр баг зэргийн энэ хатуу ирмээс 0.2-оос 3-ын жоохон зай үлдээг очих юм бол энэ ингэж гараад эндүүдэд ингээд цаашаа одоо дотортолтойгоо ингэж гой харагдах нь тий хажлах нь ингээд харагдахад цэвэрхэн байдаг гэсэн. За муу адил ингрэч муу адил яг ингэж зүүдж байгаа юм. За энэ хэсгийг би одоо харуулъя. Иймэрхүү зайтай байсан байгаа гэж. За ийм жоохон зайтай. Тэмээс энэ хатуу үйлс ирмээс цаашаа 0.2-оос 3. За одоо энэ хэсгийг нэг хуруу үлдээгээд буюу 1 см үлдээг өөлөд авчиж болно. Хэрвээ зузаадаа дивэл дотор орно гэсэн үг байхгүй, энэ хэрэггүй болж байна гэсэн үг. А бүр тулгаж бас авч болохгүй. Тулгаад авчих юм бол ингээд татхад сэмрээд гарч ирнэ гэсэн үг. За ингээд хажлах бол эмжээр хэсэг байна. Маш гоё ингэж гарч ирж байна. Дотор талдаа ингээд цаашаа ингэж унж өгнө хажлах нь. Тэгэхээр гадна талаасаа ингээд маш цэвэрхэн харагдана. А тийхгүй шахаад саяны ойдлыг очих юм бол энэ хажлах нь ингэж гарч ирээд байдаг. Айгу муухай бохир харагддаг гэсэн үг байхгүй. За ингээд эндүүдэд энэ үтчлээ ингэж ойх нь хажлах нь юм байна. За ингэрээ бас зүтнэ. За ангирын хэсэг маань гоё эндүүдэд ийм дугуй хэсэг хэлбэртэй болсон байна. Энэ үцэг нь. Энэ хэсэг маань ингээд дэлгээд ойход хэцүү байвал энийг жоохон сэтлээд өг. За тэгтээ хайжил сэтлэхдээ маш болгоомжтой сэтэлж өгнө. Энэ цаатлын ирмэг байгаа тийм ээ. Дугуй ирмээс наашаа 0.2-оос 3-ын цайд жоохон үлдээж хайжлна ингэж. Тэгэхгүй бол хэд их тулгаад цаашаа хайжлах юм бол сэмрээд эмжээр минь харагдана гэсэн үг хүний нүдэнд. За хажлахтайгаа хавсарлаа. За мөн зүүдэд. За хажлагныхаа энэ илүү ирмэг хамгийн сүүлд нь үлдэн шүү. Тэгвэл одоохондоо нөгөө нэг 0.2 3 илүү байвал үйлчлэхгүй тэгэхээр дараа нь багтцдаг талтай байдаг. Материал нь эндүүдээр нааш болоод. За нөгөө сэтлээс хийсэн хэсэг маань ингээд гой дэлгэж гарч ирж байна. Тийм ба. Дэлгээд гарч ирж байна. За ингээд ойход маш гоё амархан болно гэсэн. Одоо энэ ирмэгээр нь бас 0.3-ыг үлдээж ойх нь шүү дээ, тийм ээ. За ингээд баг зэргийн зайтай цаагаа ойсон байна. За энэ үнцэг хэсгийг давхарлаад өгч болно оёод. Давхарлахаараа эн чинь эргэж ингэж харахтаа гоё сэмэрхгүй маш ингэ цэвэрхэн бүх бат болж өгнө гэсэн. За ийм цэвэрхэн болж эхэлж байна. За магадгүй энэ хэсэг дугуй хэсэг маань ингээд гоё дугуйгаж ирэхгүй энэ жоохон таталтаж магадгүй дотортолтой. Тэгэхээр ганц нэг бас сэтлээд өгөх юм аа ойдлын их бие биш. Ойдлын одоо энэ хэсгийг жоохон сэтэлж байна. За энийг давхарлана. За тэгээд энэ маань бамбаагаад ивэл энэ үнцэг маань ингээд бамбаагаад яг нэвтэрж ингэж наашаа гарахгүй цэвэрхэн байгаас бамбаагаад зузаан байвал ойдлын тавилтаа
1 см яг байна уу? Эсвэл 0.6 ч юм уу 5 ч юм уу жоохон үлдээгээд өөлөө тавьчих болно шүү. Ингээд жоохон нарийсгаад өөлөө тавах хэрэгтэй байгаа. За би давхарлаад өнцгөө бүхэлчээ. За юм болсон байна. Одоо үнийг гоё эндүүдч болно. Ингээд зөөлөн ирмэг маань гарч ирж байна. За одоо энэ үнцгийг яаж хэрхэн ойдог вэ? Сугны хэсэг байна тийм ээ. За энэ цэг би эмчихгүй гэж бодоод 1 см ойдлын заавал тавьсан байгаа. За тэгэхээр энийг яаж 1 см ойдог арга вэ гэхээр шууд энэ чигээр ингэж барьж байгаа зүгдэж ойж болохгүй. Тэгэх юм бол өнгө талтай эндээ ингээ хэмжээр маань маш муухай бүдүүн гардаг гэсэн. Ягаан тал нь. За тэгэхээр яаж хэмжээрийг цэвэрхэн гаргаж ирэх вэ үнцгийг гэхээр энийг яг энэ хатуу ирмэг байна тийм ээ. Өөлжсэн. Энийгээрээ цаашаа нугалчтیں۔ Ингээд зөвхөн энэ хэсгээ. Тэгээд 1 см-аар доошоо хийнэ гэсэн үг. За энэ хэсэг нөгөө өнцөг маань ингэж харагдаж байна. Ингэж нугалж байдаг байна. За энэ үнцгийг жоохон 0.4-с 5-ыг тэгээд өөлчихнө. За тэгэхээр энэ маань зөөлөн болно гэсэн. За тэгээд эндүүд нэ хэлбэрт оруулаад за хэмжээр маань ингэ цэвэрхэн нарийнхан гарч ирэх хэрэгтэй. Энэ хэсгийг үнцгийг хаачны үзүүрээр бас түлхээд өгнө. За нэг нь орцсон. байна. Эндүүний маань уснаас гараад. За, оёсны дараа маань хажлага маань ингэж харагдах байна. Дотор талтай ойдол нь ороод гадна талаас ингэж цэвэрхэн. Ийм байна. За, үүнийхээ дотрын нудаг хэрхэн яаж холбож авах вэ гэхээр анх хэсгсэн өнгөөр нь авсарж аваад энэ жижиг дотоод ингэр хэсгсэн байгаа. За, үүнийг дотор нь шургуулж тавих. За, энэ эндүүний ус ингэ асгарсан өөрөө ингэ хатаад нь харилчна. За, үүнийхээ доор нь хажлагныхаа доор нь шургуулж өгдөг байгаа. Дотоод ингэрээ. За, мөн адилын дээлний технологи хамт давхар яваад байгаа шүү. Зарим баривчиг болохоор нөгөө ингэж хажлага хийхгүйгээс шууд доктортой хамт явах тохиолдол байдаг. За, би энэ яагаад ингэж заавал харуулад байна гэхээр дээлний маань технологи давхар одоо яваад байгаа. Зах нь арай өөр гарна. А бусдаар бол яг л Монгол дээл хэрхэн хийх аргачлал маань яваад байгаа гэсэн үг. Баривчны маань зах нь зөөлөн тийм бомбгор гэдэг шүү дээ. Синтефон эсвэл нөгөө нэмгэн хөвөн гой нэмгэн зулж дотор нь чихээд ингээ бомбоолгоцсон. Тийм зах байгаа. За, ингээ шохоодод өгнө. Тэмдэглээд. Энэ задгай иргэн маань хаана ирж байна? Ингээд шохоод. За, тэр шохоодсноос дотгошоо 2% буюу одоо ингээд 2 см тавьж авах байгаа. Энэ цэнхэр материалаа буюу дотрын материал дээрээ 2-ыг нэмж авъя шүү. За, ингээд зүгээ би түр авчи. За, ингээд дангаар навч ажиллахгүй бол давхар ажиллах байл та. Ингээд 2 см нэмж ажиллана. Ингээд 2% нэмсэн. Энэ шохоо минь. Энэ шохооноосоо дотгошоо 2%. За, энэ маань хэрэггүй болно гэсэн үг. За, одоо 1 см-аар оёхдоо юуг оёх вэ гэхээр дотроо энийгээ энтэй хажлагтай ингэж хавсарч бариад байна. За, гэхдээ би мөн адил энэ доор ингээд ирмэгт бас яаж хажлага хийдэг тэр талаар би заахын тулд эдийн иргэний зай үлдээгээд эндээс эхлээд энэ хүртэл очиж энд ангарахаа гэсэн үг. Би энэ доор ёроолтын байдал дээр бас хажлага зааж өгье гэж бодож байна. А тэгэхгүй бол нөгөө хажлагагүй бол яг амархан энийг ингэж нэгээр ойчоод дараа нөгөө нэг дотор талаас нь ингээд нэгээр уртааш навчдаг хормоо. Тэгэхээр хажлагагүй баривчны хормоо гарч ирж байна гэсэн үг. За, тэгэхээр доороо зай үлдээж аваад 1 см-аар зүүдээд ойхны эндээс эхлээд очие. За, зүү маань маш их хэрэгтэй байгаа шүү. Материалыг ингээд нааш чаашин гүүхээс сэргийлээд за мөн шингэлт материалын маань хүрчлээсгүй гоё ойход тусалдаг зүү маань. За.
Тэс эхлээд нэгээр хойно. За би хажлагныхаа өргөнийг 6 эсвэл 7 эсвэл 5 см-аар авч болно. Ийм өргөнтэй гэсэн. За. За энэ доор ийм ирмэг үлдээсэн. За тэгэхээр эхлээд би энэ хажлагаа бас мөн адил нэмгэн наалт нааж бол нэг дан. За мөн наалтгүй хийж болно. Хэвчлэн нэмгэн материал дээр наалтнаа бол илүү гоё бийтэй болдог. Эрэхтэй дээлний хажлаган дээр тэгсэн наалтнаа. За энэ хүүхдийн хувцас учраас би баривч учраас наалтгүй шууд ингээд энэ бас өөрөө ноосн даав учраас наалтнаахгүйгээр хэмжээр дээрээ зөвхөн наасан. За тэгээд хажлаган дээр наахгүйгээр би хойж эхэлнэ. За эхлээд доотлын энэ цэнхэр буюу одоо энэ дотрынхоо ирмэгтэй чацуулж барина. Энэ дотрын ирмэг чи өөрөө чацуу байгаа шүү дээ тий анханасаа шар ирмэгтэйгээ. За чацуу байхад нь би мөн адил саяны яг тэмдэглэгээ хийж өгсөн. За одоо энэ шохон дээрээ доошоо 2 хуруу. Шохоноосоо доошоо 2 хуруу шүү. Дээшээ биш. 2 хуруу. Яагаад 2 см нэмээд байна гэхээр хажлагны өөрийнх нь оёх 1 см. Цэнхэр одоо дотор талын материалыг оёх 1 см. Ингээд 2-ыг нь авах гэсэн үг. За одоо үүнийг өнгөөр намсраад очиж 1 см. За ингээд доошоо 2 см авсан байгаа. Шохоо авч тэмдэглэсэн ирмээс доошоо 2 см. Яагаад 2-ыг аваад байна гэхээр хажлагны оёх 1 см, дотор талын ирмийг оёх 1 см нийлээд 2 байгаамаа гэсэн үг. За эрэгтэй эмэгтэй дээлэн дээр ч гэсэн ингэж хажлах хийдэг байгаа. За ингээд өнгөөр нь авсраад нэгээр байна. За юм байна. За одоо үнийг доошоо нэгээр байна гэдэг. За ийм болсон байна. За одоо энэ нэрмийг 1 см авъя. Ингэж хавсраад өнгөөр нь хавсраад уртааш нь нэгээр нь авъя. За өнцөг хэсгээ би дандаа ингэж гурвалжилж өөлж авдаг. Энэ ёроолын хормоны өнцөг. За тэгээ сайн бөхлөх хэрэгтэй. За одоо маш сайн эндүдж өгнө. За энэ их би өнгө материалын маань энэ дотоод ингэр энэ дотор талтай ордог хэсэг энэ эндүүдэгдээд гоё ингээ гадна талтай гарч ирдэг хэсэг маань энэ. За тэгэхээр энэ дотор талын энэ ирмэгийг 1-2 см зөвхөн энэ урд хэсгээс нь ингэж гурвалжилж ингэж авдаг байгаа. За энэ ташаа хэсгээс бол авахгүй. Эндээс бол авахгүй. Энэ хэсгээс нь дөнгөж авна. Зөвхөн дотоод ингэр шүү. Ар талаас юусаа авч болохгүй. Нөгөө талын ингэрээс авч болохгүй. Зөвхөн дотоод ингэрээс ингэж уусгаж авна. За ингэж уусгаж авч байгаа нь энэ ингэрийн маань одоо дотор талаас нь цохойж гарахгүй гэсэн үүднээс ингэж уусгаж авч тайрж байгаа. За тэгэхээр энэ далиж яг чигээр нь мөн адил саяны хараатаа ингэр дээрээ бид нар ингээд шугамтайгаа адилхан өргөнтөө ингээд 5-6 см өргөнтөө хажлага авч ингэж ойсон бол за мөн хормонууд дээрээ бүгдэн дээр нь хажлагнуудаа эсгээд бэлтчихнэ. За хэрвээ хажлагнууд маань наалттай бол мөн адил наалтнуудаа нааж өгөх хэрэгтэй байгаа. За эрэхтэй дээлэн дээр бол заавал наалтнаа бол гоё хатуу болдог гэсэн үг, бийтэй болно гэсэн үг. За ноос материал 2 дахь хүүхдээ хувцас учраас би хажлаган дээрээ наалтгүй хийчихэж байгаа шүү. За хортлын ажлага гэдэг юм. Одоо бид нарт ингэж харагдах хэрэгтэй. Өнгө материал гэж цаашаа хараад дотор нь ингэж гялгар талт дотор талтай гарна тийм ээ. За тэгэхээр саяны дотоод ингэр мэн. За би даваагаа хүрхгүй болохоор эндээ ингэ дотор талтай залгацсан байгаа шүү. Энэ заавал залгах шаардлагатай бол биш. Энэ дотоод ингэрийг залгацсан байгаа. За түүнээс ш арын голтой бол за би сая 2 см дээш хассан тийм ээ. За түүнийг хасж агаад ажиллагаа хэсгэсэн.
За ингээд зурсан. Энэ зурааснаас доошо яадаг үлээ? Мөн адил 2 см авах. За энэ хажуугийн оёдлоос бол би аваагүй байгаа шүү. Хажууд оёдл гэдэг нь энэ ирмэг байгаа тийм ээ. Энэ ирмэгээс бол би аваагүй. Эндээс уусгаж 2 см авсан байна. За тэгэхээр ингээд 2 см-аар зураад тэмдэглээд зурааснасаа доошо 2 хуруу нэмж хайчлана гэсэн. Оёлын тавилт. Энэ хэрэггүй болно гэсэн. За юм байна. За ингээд 1 см-аар өнгөөр навсраад ойж өгөө. За мөн одоо үүн дээр бас ажиллах гэсэн. Энэ арын